би угаас нэг ч бодоод угаас энэ бол миний хийх юм биш юм гэсэн. Би байлиг гэж бодсон. Дараа битээ зүгээр шалгалт өгч байгаа юм суугаад байна. Шалгалт өгч байгаа юм суугаад байна юм аа. Яа. Энийг камер ч дэлхий байна тий. Гү зүгээр юм. Дэлхий юм дэлхий. За. Уцаад дэлгэцлээ. За бүр дэлгэцлээ. За болчихсон шүү. Надад болчихсон шүү. Сайн байна уу? Share with you гэх юм болчихлээ. Өнөөдрийн зочноор Дараа үсэн байна. За дараа өөрийгөө танилцуулах уу? За, сайн байцгаана уу? Ямар ч гэсэн юуны төрөнд подкастнда урьж оролцсон чигээрч унгаач хоёртой маш их баярлалаа. Намайг Цэмцэр гэдэг. Одоогоор Солонгос улсад магистр суралцж байна. Ирээд хэр удаж байгаа лээ? Би одоо ирээд жил гарсан болчихно. Жил гарсан болчих болов уу? Тийм жил гарсан. Хэлний бэлтгэлд яг жилд сураад тэгээд магистртаа дөнгөж 3 сард болсон тий. 3 сард болов тий. Хөөр хизэнгэж орж ирэл бүү юм болсон. Одоо бүр ид уйлдаг дээр л агаах та. Манай чи Монгол ямар ангид сураад ямар сургууль төгсөөд тэгээ хаана ажиллаж байгаа гэсэн үлээ? Би болохоор 2014 онд Итүг их сургуулийн бие амгаахын ангийг төгссөн. Тэгээд 2014 онд төгсчөөд 10 сард нь шууд хуучнаар болохоор нэг батлан хамгаалах хүйс их бол гал багш нэгдсэн имлэг гэдэг. Одоогоор бол цэргийн имлэг. Тэр тэдний лабораторид нь ажиллаж байгаад тэгээд 2015 онд болохоор агаахын шинжилгээ ухааны их сургуулийн нэг мэрэгчлэл дэвшүүлэх институтийн одоо мэрэгжлийн дэвшүүлээд нэг жил сураад би амгаахын мэрэгсэн мэрэгчлэлтэн гэж төгс. Тэрийг төгсөж байжгаад нөгөө нэгдсэн үндэсний байгууллагаас инхийг дэмжих ажиллагаа гэж явуулдаг штеп. Тэр нь болохоор хойс удаа улс руу халах цэцлэг цалтай жил 5 сар явсан. Уг нь жил байдаг байхгүй. Тэнгүүт л манайх ч нөгөө яг хойс удаад ч хамгийн сүүлийн ээлж болоод сүүлийн 5 сар ерөөс ингээл яг хизээ явах нь тодорхойгүй ингээд сонгогдаалсан. Тэгсээр байгаа яг жил. Яаж байгаа явчих зүгээр хүмүүсээ аплай гэж явчихсан юм тийм. Тий, ерөнхийдөө яг нөгөө нэг яг би тэр одоо нэг сэргийн хэмжээний лаборатори амар юм аа. Яагаад үгүй миний бодол ахгүй юу. Тийм дайтай газар руу явъя гэл тэгдэг нэг амар юм шиг нэг амар их зоригтой юм шиг. Би анх нэг госпиталд орчвол ингээл яг ингээл одоо нөгөө манай яг эмчнэрчэн манай лаборантууд ингээл явсан гэл тэнгүүд хөөх ямар гоё юм бэ би явах юмсан гэтэл би явахгүй байх та гэтэл явчих юмсан гэж бодоод байдагсан. Тэгээд жагаад яг угаасаа манайх яг нэг лаборатори эмчээр явах хүн угаасаа ингээд бүгдээрээ нэг явцсан байсан хэрэг. Тэгээд ямар ч ороод дарагтаа хэлсэн байхгүй дараагаа би ингээд явж болох гэсэн чи өө болно штэ өргөлөө бичээ хүрээ дээр дарган цохоодог ингээл тэгэл бичсэн амар хаппист газ өргөлөө бичээл тэгэл явцсан штэ. Тэг явхаас өмнө нэг амар сургалтын сурсан гэсэн чинь хаана тий угаасаа нөгөө явхаас өмнө заавал нөгөө хээрийн бэлтгэл гардаг байхгүй 45 хоног 5 7 хээрийн бэлтгэл гардаг. Тэр өстэй амар юм бэлээ. Би ч одоо нөгөө яг энгийн байсных ч хэлэхөө зүгээр шууд ингээл хотоос зүгээр хамгийн юмтай алхуулаад явсан. Тэгээд ерөөсөө тэр 45 хоног л зүгээр хар дарсан зүүд. Тэс алхууч очсон тий. Ингээл ерөөсөө тэгээд км алхах юм. Бараг 20 мөр гаруй километр гэсэн байна. Тэгэл нөгөө бид нар чи энгийн хүмүүс болохоор юугаач мэдэхгүй ингээд бараг шинэ мэн гутал аваад өнгөстэй стандар ингээд явж байгаа. Тэгсэн чинь шууд алхуулдаг зүгээр өстэй хүлмөл атсан ч өстэй нөл цэвэр улаан ялгаа болчихж байгаа. Тэгэл би угаасаа нэг ч хонцолохгүй та угаасаа энэ бол миний хийх юм биш байна. Угаасаа би балиг гэж бодсон. Тэнгүүтлээ нэг хонцонгуудлаа. За одоо 44 хоног үлдсэн шүү дээ. 2 хонцонгуудлаа. За одоо тэдэн хоног үлдсэн шүү дээ. Тэгсээр гал дуусгах юм билээ. Тэгээд тэр бол амар байсан. Тэрийг давж гарсан үйл явдал тэгвэл зүгээр юу юм бэ штэ. Энд магистр доктор болстой нэг юм штэ. Гэтэл ер нь амар юм байна. Энэ сэтгэл зүгээр тийм байлаа. Сэтгэл зүгээр яг тэр шиг ингээл амар биеийн хүчний одоо дасгал хөдөлгөөн сургууль үйл тариалт нэг тэр юм байхгүй хөрнө зүгээр л ингээл сэтгэл зүй бол стэнер амар л. Яа амар. Би ч бас үлжсэн.
Тэгээд наашаа яаж ирэх болсон бэлээ? Яагаад ирэх гэнт шийдвэр Тэгээд гаргаад? би юу яасан шүү. Судаан явж ирчээ. Тэгээд ерөөсөө за би гадагшаал яв сурах хэрэгтэй байна гэж ингээд бодсон. Тэнгүүт л одоо ингээд бас Америк, Япон ингээд бас өөрийнхөө хэмжээнд судалж байгаа шүү. Тэнгүүт л яг хөө миний яг төсөвт яг таарч ирсэн нь яг Солонгос л байсан л та. Тэгээд Солонгос байсан. Тэгээд ерөөхдөө яг ингээд бас одоо зуучлалын газруудаараа яг судалж амжихгүй тэгээд ерөөхдөө ингээд за Солонгос л ер нь яг болох юм байна миний төсөвт гэл яг ингээд бодоод байжсэн чи яг манай эмнэлэг дээр нэг манай нэг таньдаг хичээлэл өмнө сурж исэн. Манай сургууль айгүй үнэн үнэнсэн төлбөрөнд дэжгүй штэ энэ төр гэдгсэн. Тэгээд одоо Инчонд байдаг сургуультай Каниньож гэдэг тэр сургуулийн одоо Монголд 2 ажилтан байдаг байхгүй. Тэгээд тэр сургуулийнхаа Монгол багштай холбогдоод тэгээд ямар ч зөрчлийн газар дамжаагүй тэгэл шууд тэр багштай холбогдоод материал явуулаад тэгээд тань уг нь тэгэл хүрээд ирэх юм аа шүү дээ. Тийм зуучлал муучлалын би нөгөө эхлээд нөгөө аргаа замаа олохгүй болохоор тэр яг зуучлалын газрууд тэгэл яг хамаг юм бэлдээд өгчих учраас яг нэг талаа амар л юм бэлээ. Гэхдээ яг хүн зүгээр л өөрөө ингээ хөөцөлтгүүд тэр амар хүн ядаад авах зүйл бол биш үлээ. Зүгээр зуучлалын газар бид нэр яг Монгол мөнгөөр баг нэг 1-2 сая төгрөг бол баг зүгээр тийм л юм. Тэгэхээр юм тийм шүү дээ. Тийм шүү дээ. Зүгээр л бүртгэлийн мөнгө л эхлээл 400,000 төгрөг авт юм л шүү дээ. Тэгэнгүүтлээ за одоо тийм юм гэсээр гал Монгол мөнгөөр ерөөхдөө нэг сая 500-аас нь 2 саяны дотор болчихдог юм билээ л дээ. Тийм шүү дээ. Тийм би чинь сайхан зуршлж ирсэн бай. Оо чи зуршлж ирсэн үү? Ямар мөнгө өгсөн бай. Тэгээд би таад хэлээд хэлээ сураад өөрөө тавталтаа нэрээ. Бүр монгол хүн байдаг боллоо шүү дээ одоо тийм. Хэлний дүүд хэлний юмнууд нэрэл монгол хүмүүс байдаг л. Тийм зарим байсан шүү намаас урж байгаа тус. Мэдэхгүй шүү дээ тэгсэн мөслөө. Тэгээ солонгос үнтэй холбогдсоор авах шүү. Тийм монгол ажилтан байдаг шүү. Тань тийм ерсэн ч байд юм билээ. Тийм. Тэгээ зарим сургуульчин бүр ажилтан байхгүй цугаас нэг Монгол оюутан нь яг ингээд хариуцаад хийгээд явчихдаг юм билээ. Тэнгүүд тэр оюутанда тодорхой хэмжээнд цалин өгдөг. Тэгээд тийм шүү. За тэгээд дараа нь энэ лабораторийг олсон байгаа. Яаж олсон бэлээ? Оо, стайм шиг. Би ч тэгэл яг хоо ингээл хэлний бэлтгэл тэгээд сураал хажуугаар нөгөө арбайт буюу цагийн ажил амар хийдэг л байсан л да. Угаасаа тэгэл нэг амар мөнгө төгрөг хураахан цаашаа угаасаа хурааж амжихгүй. За гэрээсээ нэг мөнгө авчихгүй байх юмсан. Одоо хэрэглээнийхэн зардлыг нөхөхийн тулд тэгэл арбайт хийж амжиж. Тэнгүүтлээ арбайтанд нэг хамт ажилладаг найз маань байсан. Тэгээд яг манайх нөгөө хэлний бэлтгэл яг амралт таарад тэнгүүтлээ би ч одоо яг микробиологоор сурах юмсан гэж бодож исэн. Тэнгүүт л яг микробиолог гэдэг үгээс солонгосоор олж авал за мессеж мөр гэж юм байна гэж авч авах интернетээс хайгаад тэгээд орлоготой бас тийм. Тэгэл интернетээс хайгаад хаангууд угаас ингээд яг тийм микробиологийн ангитай ингээд бахан сургуулиуд гацж байгаа юм. Тэнгүүт л одоо хамгийн их хандлт авсан ч юм уу одоо сургуулиудын нэг 10 сургууль бичсэн цаасан дээр бүгдийг бичингүүтлээ яг тэр үед ч бас хэлмэл амар сайжраг тэнгууд нөгөө найзаагаа бууч амч найзаа чи заваараа ингээд нэг одоо ганц 2 өдрөөр ингээд сургуулиуд дээр арай төлбөрний яадаг үйдгөө ямар юутай ортгийн маань надаа мэдээд өгөөчгүй би бараг жилийн өмнөөс бэлдэж байгаа байхгүй угаасаа энэ цагийн тулгаж яхаар гэж одоо тэгэл ингээд холбогдоод хоёлаа тэгсэн чинь маргааш өглөө тэгээд би чинь тэр үед нөгөө арбайтанд ажиллаж байхдаа орой ингээд баг шөнө 2 гэж тарж байгаа юм чи 2 гэж тараад өглөө бит 2 яг ингээд унтчихсэн чинь л угаасаа нөгөө 2-оос ажилласаа босон хүмүүс чинь маргааш нь баг 12 хүртэл унтд юм аа шөнө 2-оос шөнө 2-оос босон хүмүүс чинь тэгсэн чинь л өглөө яг чимгээгчээс мессеж ирсэн байсан чи ингээ манай сургуулиараа ингээд ярьсан уу би ингээд Монгол хүн манай ингээд бактистер чамайг надтай ингээд холбогдсон ингээд тийм үү хоёлаас өсөрч байсан. Үгүй ээ гатхан мессеж нэр шал ингээд тэгсэн чинь нөгөө нэг яг чимээр хэлж байгаа хгүй өнөөдөр манай бүртгэл сургуулийн бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр юм байна гэж нөгөө хоёлаас нүүрэж байгаагүй шууд тасаад компьютер аваад нөгөө ч зайлын ингээд та хамаг нөгөө CM-ээсээ бичиж өгсөн нэр. Тийм шүү дээ тэр өдөр чинь бас ёо би үртэл сандраад байгаа юм чи. Тэр найз чи хин гэдэг. Тэгээд чи яг айгүй инээдтэй надад болохоор яасан гэхээр манай нөгөө докторант постдок нөгөө солонгос надруу намайг дуудсан байхгүй үгүй чимээ гэд яасан гэсэн Монгол танаа найз чи манай юу лаб руу ирэх гээд байгаа юм шиг юм байна тийм үү гэсэн байхгүй юу Монгол найз би ерөөсөө тийм мэдэхгүй дээ манайх аплач уу мэдэхгүй гэд тэгсэн чинь
ийм монгол хүн яасан. Энэ нэрийн чи хардаа энэ нэр нь монгол хүүхэд л гэж монгол гэсэн солонгосоос айгүй сайн ярьд юм байлээ. Надтай ярьлаа гэх. Гэтэ энэ стан нэрээ айхтар юм аа гэ яасан гэсэн чи эхлээд юу руу ярьсан гэж байгаа. Яаж хордолт ирсэн гэхээр эхлээд бүр сургуулийн төв офис руу уцаар ирсэн маань заа юу. Уцаар ирсэн юм шүү энэ. Тэгэнгүүт төв офисоос нь манай сургууль руу холбож өгөөд ангаах руу холбож өгөөд ангаах нь микробиолог гэсэнгүүт микробиолог хариуцдаг нөгөө чүгүү байж тээ туслах багштай холбож өгөөд туслах багш бүх микробиологийн профессорууд руу холбож өгсөн маа. Тэгээ манай юу профессор ави Монгол хөгт юм болоо. Тэгээд аваа намайг тусал гэж хэлсэн гэж байна. Тэгээ би амганда яачаад залгаад идэг уцаа авдггүй. За энд яач өнөөдөр одоо сүүлийн өдөр штэ гэж бодоод ёо тэгээ ямарсандаа за би өөртөө монгол хүн байна гэж амарчижсэн. Тэгээд бид хоёр ч 4 сар хагтах байсан баха. Хоёулаа стандарт ингээд бичээлсэн. Ерөөсөө баг ингээд хамгийн цагаар би яг уянгад хэлчихсэн. Тэглээ баг дуусаад тэгэл хаагдсан баг. Тэгээ хоёулаа амжилтлаа шугаад. Тэгэл ажлын цаг болсон. За хоёулаа ажиллаа. Тэгэл. Тэгээд би ч угаасаа юуруу яг сургуулийн дугаарыг л олж байгаа юм чи тэнгүүтлээ би ингээд яг ингээд микробиологийн юунд авах гээд ингэж байгаа маа гэж тэгсэн чинь ингээд цааш ингээд холбож өгөөл юм лээ. Тэгсэн чинь яг танаа нөгөө постдок яг авсан байхаа яагаад чи хаанаас олсон ингээд амар олон юм яг асуугаад байсан ах. Монгол гингүү цаадуулж байгаа юу гэлээ гэж чимэд энэ агуул чимэд амжуулж байгаа гэж бодсон байхгүй юу яг цаадж яг тэгж утсан л тэгж яа. Чи манай лаб руу бас дуудлага ирсэн гэсэн чи тий. Тэгээд би эрэгтэй хүн авсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чи манай солонгос авцсан. За тэмдэглээд авъя гэл ерөөсөө нэг манай лаб руу болохоор чинь зүгээр л хин монгол хүн гэж хин ч мэддэг байсан чи зүгээр л аваа профессор ихнэрийг манай постыг гэрнгот нь юу солонгос оюутан нэг юм хүн залгасан лаборатори хайж байгаа гэсэн нэг дугаар нөхгүй юу. Тэгээд би тэр зүгээр буруу аваад юм хийгээл үжсэн. Тэгээд та цайны цагаар хэлсний дараа буцаж ороод хорон сонсож шасаж солонгос байж да чамд ямар дугаар өгсөн гэсэн аль тэр нэр дугаар хоёр наваад байсан чи сенд дээр гэсэн юм чи монгол нэр биш. Тэгээ гоо профессор ихнэр бүр тэрийг хайцсан заяа. Бангладеш нэрээр авахгүй ч гэх шиг заяа. Чи монгол хүн байсан байж тэгээ хоёр дахь лабораторид авахулсан гэж штэ. Хари юм. Тэгээд хоёр дахь лаборатори аавна гэсэн гэ тий. Сайн зэрэг мэдчихээд буцаа ороод яг ингэ харцсан дээр. Тэгээд яасан. Тэгээ хувь тавилгаараа л бас хоёр дахь лабораторид орсон да тий. Тэгээд яг микробиолог гэсэн бол ялчгүй манайхаа бол манайд л микробиолог бол яг хийж байгаа л да. Хэцүүч гэсэн. Тэгээ одоо нэрчимиг чинь junior гэдэг лөө. Хүү байлцсан. Хүү болсон. их чимэг хичтэй л өстэй амар баярлж байгаа штеп. Хаанаас юм надад баярлахгүй. Надад баярлахгүй харин өөрөө явсаар хагаад олоод ирсэн л байгаа сте тий. Айгуу сонио. Амар мэрэлттэй байгаа байхгүй. Түүнээс хүн бол за би солонгос их мэдэхгүй. За тэр нэсэн юу микробиолог нь хаа чи юу чи би ч энэ 9 сард өгнө яг нөгөө магистрт орно гэж бодчихсан гоё. Тэгээд тэр орон за яг ажил хийлээд ингэж байгаа заас 9 сард чи ингээл надад амар хугацаа байсан. Бараг л жилийн хугацаа биш бараг 9 сарын хугацаа байсан. Тэгээд амар за ямар ч хэсэн сургуулиас судалж л аяа гэлээ цагийг болж яхаа гэж бодоод тэгээд явжсэн чиргээд тэгэл тийм профессор бүр яг одоо манай постдок солонгос хүн бүр судалсан юм чи яг одоо эсэлт аваад өнөөдөр дуусчих яг одоо холбогдоод одоо ор гэж хэлгээ бүр тэгээд амж 3 сарын эсэлтэнд ор гэж профессор хурдан иргэсэн гэх. Ямар ч нэг баг л яг өнөөдөр хүрээдэр лавдаа гээл тий дайраад бүр яг одоо тийм тэгээд техник курсын визтэй болохоор ялч техник курстай авахгүй. Техник курс дуусчээж тэр визээ нөгөө одоо энэ магистр виз рүү сонгосон учраас шууд ингээ хаяа гарч болдог. Тийм эрсэн мөрөөгүй өдөр авах юм бол шууд виз яаш тийм болгох юм л дээ. Ди 4-өөс ди 2-оос болдог шүү дээ. Тийм. Тэгэхээр манай нөгөө хэлний бэлтгэлийн монгол багш чи одоо юу болоо гинт ингээд овалцаад оноо. Тэгээ ямар ч визгүй үлдвэ чистэй нэр юу хийгээ яваад байгаа юм бэ гэж таваад гэсэн. Болно гэж багштай. Яг болсон даа. Болсон. Тэгээд ирсэн дээ тий. Зайрээд одоо нэг цаг арчлаа даа. Яаж би одоо нэг лабаас авсан болохоор юу нэг юг мэдээл байна. Бараг дараа ирээд 1 сар болоод би тэгээ басан шиг 3 сар харч болсон юм уу таагүй. Тий, би ч бодлоо мслаа гэж зүгээр амар гарсан чи корона. Тэгээд одоо энэ сайхан байна уу гэж.
Тэгээд лабор сониач юу яаж цаадалж лабар тэгэл ажиллаа хийгээл тэгэл ер нь бол дарамтлуулаа. ер нь бол амар тийг амар хэл юм байна. Тэгээ хамт ажилладаг хүмүүстэй дарамтлуулна, продюсертэй дарамтлуулна, хосттой дарамтлуулна. ёо. Тэгээд бүх хүмүүс юм хийж байгаа. Тэгээд лаборатори болохоор чи хамт ажилладаг хүмүүс нь бие биендээ дарамтлуулдаг шүү дээ. Гайгүй. Яа яах гэхэд тийм бис. Зүгэн дээрээс дарамт те. Тэгээд энд хоёр дахь болохоор бүх талаас дарамт байхгүй тийм. Хажуу талаас дээрээс тэгэл одоо нэг яг ингээд дуршилтаа хийх хийж байгаа тэгэл нэг амар хүн ядраа зүтрээд байхаар амар тэгэл ажилтгүй хэрнээл нэг ингээд нэг сэтгэлзэн дарамт гэдэг юм чи хүний бүр амар ядраад байдаг шүү. Тэгээд просто банк стенэр Яа. Ёо, тэрний чи мэднэ. Би чи яг яг тийм байдлаас тэгэл магистртаа нэг жил бол яг тэгсэн. Тэгэл яг юмаа сураад эрэнгүүт угнасаа профессор шууд тэр доор хүний доор ажиллах баримттай. Одоо ч болохоор юмаа сурах гэж байгаа шүү дээ. Тийм болохоор зэрэг тэгэл хин юуг нь тэрнийг дагаж хийгээл болж өгöd бүх юм нэг тарамтгүй шиг цаваалахгүй. Тэгээ нэг яг өөрөө юмаа сураад ирлээ гингүүт угнасаа тэгэл тусдаа юм өгвөл өөр аваад толгоо мэдээ. Тэгэж хөлийн зөвшөөрөлт түүц болохын хурдан болохын тулд хичээж байхгүй тийм. Одоо тэгээд Солонгос одоо Монголд ажиллаж байгаа гэсэн юм чи Монголд лабораторид ажиллаж исэн, энэ лабораторид ажиллаж исэн бол тэс өөр. Яг тис өөр л юм л да. Би яг Монголд болохоор яг клиник лабораторид ажиллажсэн. Тэнд бол тэгэл яг ажиллаа хийгээл ингээл ямар ч ажил дуусаад дарамт байгаа шин. Тэгэл яг удах ажиллаа хийгээл ингээл яг хариуцлагатай юм аягаал явж чад болно. Энд бол тэгэл яг би чи одоохондоо шинэх юм байгаа болохоор тэгэл ер нь яг дарамт гэдэг зүйлээ л угаасаа амар юм байна. Тэрнээс бол бас манай Монголын лабораториуд чи бүр харьцангуй амар гоё болцсон шүү дээ. Ер нь л тэгэл бүх техник том төхөөрөмжүүд нь бүгд л айгүй бас л гоё сүүлийн явцсан айгүй. Тэгээд үнээс энд чи ирэхээр зэрэг яг энэ солонгос соёл тэгээд одоо солонгос удацсан гадаадууд төстэй тэр нэг солонгос соёлыг авчаад идэх байхгүй тийм. Нөгөө дээдлийн одоо чамаас залуухан жоох хүүхэд байлаа ч гэсэн чиний өмнө энэ лабд орж ирсэн бол чиний одоо дээд хүн ч юм болчих жоо штэ. Тэнгүүд яг доотлын үндэ яг хэлэх ёстой байгаа хэлэн ярин чи ингэх гээл бүр амар тэгдэг. Би чиний жоохон хэдтэнд орж өстой нэр бөмбөрсөн штэ. Бүр лабруу би бүр өстой нэр амар хэцүү сэтгэлдэл ордогсон яандаа л гэж. Тэгэл ямар ч лээсэн тэгээд чаддаг юм. Тэр надад авах гэж надад айцал авах гэж чадна. Би одоо манай нэг одоо яг докторант чи Бангладеш. Тэгээд эхлээл намайг чи ямар удаа юм бэ гэдэг байсан. Одоо өөр бас арай өөр болоо. Оо их болцсон юм уу гэж юм гэдэг юм бол за бас ашгүй дээ. Би зургаас болоод гайвуу жил болоод тэг хамт ажиллаж байгаа хүнтэйгээ нөгөө үгээ аваад мэдчихдэг тий би бинийхээ зан юм гэдэг. Үгүй ягаад вэ? Манай дээр ч бас солонгос хэлний бэлтгэлд ирж байгаа. Солонгос хэлтэй орж ирээд сул англиар ярьдаг лабд ороод ирсэн. Тэгээд лабораторид солонгос хэлээрээс ашиглах байгаа шүү дээ. Тийм шүү дээ шууд нэрээ тийм шүү. Тийм болохоор бас ч. Тэгэхээр тийм ярьж байгаа бол тий хэлний бэлтгэл гэхгүй англи хэл хийж байгаа л. Тэрөөсөө англи хэлэл ерөөсөө чухал юм байна. Дэлхийн хаажтай. За солонгос хэлтэй байлаагаа солонгостой л ашиглана. Англи хэлтэй байх юм бол тэ зүгээр дэлхийн өнцөг болгон чи өөрийнхөө хүсэж байгаа хаана суралцах боломжтой бүгд нийлдэлтэй. Харин тэгэхээр тэр чи юм шүү. За прожектын үед одоо ямар прожектээр ажиллаж байгаа лээ? Одоо миний ажиллаж байгаа прожект болохоор одоо нөгөө хүний хэвийн бичлэг биетнийг судалдаг. Тэрийг болохоор нөгөө 16 SR-аар хийж байгаа. Амар ажилтай шүү дээ. Би бол нөгөө зах зугаас мэдээд байгаа байхгүй юу? 503 төрлийн бактери өсгөрлөө тий. Одоо бүр манай стокч 700 орчсон. Амар нэмэгдсэн юм шиг. Гяс нэмэгдсэн шүү. Тэгээд ер нь ингээд төрлийн бактери бусад хүмүүсийн прожектуудаас манайх болохоор хамгийн их тийм ажиллагаа угаах юм ихтэй. Ерөөсөө хичнээн олон төрлийн медиа бэлдэн. Тэгэл агаараа бэлдэн нөгөөдгөө тавцаагаад стокко бэлдэн тэгэл дахиад нөгөөдгөө ревайв юу шүү амар ёо. Бич бүр. Ёо одоо бас чи яах вэ? Нөгөө нэг юм юу шугамд орцсон яваа шүү одоо бол тий. Яг юу хийх нь тодорхой болсон болохоор одоо бол тэгэл надад хийгээс сурч үлдэх даа. Ёо яа. За.
За одоо өөр юу асуух вэ? Дараа өөр хэлэх ярих юм бэ нөө? Өөр сонирхолтой юм бэ нөө? Өөрөө Солонгос нэр хамгийн гоё санагдсан юм юу байсан бэ? яг Солонгос одоо Монголтой харьцуулахад бол айгүй гоё тайван, орой өвдөж мөчтэй одоо юм юмнаас айн гэсэн юм байхгүй. Тэнгүүд л одоо нөгөө Монгол шиг тийм хулгай зэлгээ гэсэн юм хийдэж гэсэн тийм. Тэгээ Монголд ч юм бол бас тэ цүнхөө хөвчл баг хүн болоо тэгээд степар миний хулгай гэдэг атсан ч яг энэ бол тэ баг миний юм хаана вэ нөө хамаагүй энэ тэнд юм амтаад явсан ч эргэж очиход тийм 23 цагийн дараа очиход байжлаа. Тэгээд энэ дээрээ л нэг шүү Тийм. Метро цүнхөө орхиж буужлаа. Тэгээд дараагийн явгийнх нь хүн нөгөө нэг ороо авцсан. Тэгээд залгаад би метро цүнхөө орхичлаа гэх юм бол хэдвэр байгооны хэдвэр суудлын гэдэг юм лээ. Тэгээд хэлсэн чинь наад байгаа ч одоо энэ явдал явж байгаа юм тэр хүндээ хэлээл тэр хүн ороод аваад за тэгэл тийш очиод ав. Оо. би бас даглаа дээр очиж 0 ороод уцаа матцсан. Тэгэл баахан явж байгаа. Тэгэл зураг авсан ч утас байдгүй. Тэгэл баахан стенэр ингээл хаанаас энэ тийм нэг баахан сандчихгүй байгаа. Яг 0 ташд гээд орсон чи байж л. Энэ цаад болвол чи надад хамт гэж бодсон шүү. Ээжэнд юу фитер уцаа өгчөд. Тэгээ бүр гэртээ үрээд ирсэн тий. Намаа өрөөж өгч мөхөө. Самаг өрөөж өгчөө буцаа гэртээ очиод. тий. Тэнгүүд уцаад байхгүй мэдээд. Аяа битээ. Цаата хаана байсан байж байгаа бүгдийг явуу дэлгүүр хаацсан тий. Юу бүр харахгүй шнацсан. Тэгээ авсан Чи авсан байжсэн шүү дээ нөгөө хүн хадгалсан биш юу. энэ тал бас гоё шүү. Тэгээ солонгосчууд ер нь цаг амар барин тий. Тийм шүү дээ. Яг барин. Зүгээр л одоо яг цагийг бол яс баримтлаа л тий. Ажлын цагтаа бол яг л ажил хийж байгаа юм шиг тий. Монголд бол яг нэг жоохон сул тал гэдэг шүү дээ. Жоохон ингээл ажлаас хоцорч ирэн тэнгүүтлээ ерөнхийдөө ингээл үдээс хойш хоолны дараа ерөнхийдөө нацгаарчдаг шүү дээ. Энэ бол ясал юм лээ. Байнгын 100% ажиллах гэсэн чи ажлын цагаар бол тэгээ гараа явбал зүгээр чиний хаана юу гэх юм хэлээд тий. Яг тийм гоё шүү. Бүр ажлын бус цагаар ер нь бол нэг устдаж мөцөхгүй юу юм яадаг бод тий. Тиймэрхүү юм аягүй сонирхдаг. Харин тэгвэл солонгос дээрээ хамгийн муухай сэтгэл төрсөн юм юу байсан бэ? Амар хэцүү. Йоо аягүй лав бахта. Багш мөнда. Яг одоо яг хэлний бэлтгэл болохоор яг ингээл одоо нэг хичээлийн хаажгаар ингээд арбайтанд айгүйх явдаг байсан. Тэнгүүтлээ нөгөө угаасаа хичээл өглөө 9-өөс ороод 1 гэж тарна. Тэнгүүтлээ би 1-ээс тарчаал метронд 2 цаг явдаг. 2 цаг явбал амар хоол ажилдаг байсан яаж. Метронд 2 цаг очиод ажил дээр 3 бочиж байгаа. 3-аас тэгэл хоолндоо идчихэл 4-өөс ажилдаа гараад орой 1 хүртэл ажиллах байхгүй. 1 хүртэл ажиллаад тэнгүүл ус мусанд ороод эргээл 2-аас унтаал. Тэгэл эргээл би 5 гээл босдог. Тэр үедээ би бүр яа өстэй би өгчийн зовч ингээд бараг өстэй шаналаад ингээд байдаг байсан. Байдаг байсан чи энэ лабораторид ирсэн чинь тэр шиг амар ажиллахгүй байгаа хэрнээ зүгээр яг нэг сэтгэл зүйн давамт гэдэг юм чи амар юм байна ерөөсөө. Тэгээ энэ зүйл л яг одоогийн байдлаар л хамгийн эвгүй мэдрэмж төрүүлж байгаа зүйл юм. Гэтэ тэгээ эргээ бодоход айгу гоёлчих واخ. Тэгэхээр би яг одоо яг нөгөө уянгач гэсэн туулсан тий. Яг энүүнийг туулсан хүний хувьд яг одоо энэ амар хэцүү байгаа үе шүү дээ тий. Энэ үед амар хэн сурсан гэдэг юм билээ хүн. Би одоо анх яаж захтаа тэр охиныг намайг яагаад ингэж амар ингэж тий. Сүн шидээр хэлээл ингэж амблаа гэж амар гомдоод байгаа байхгүй тэр охин тий. Тэгсэн мэтлээ яг одоо дараа нь ингээл нөгөө хүн чи явчихж байгаа шүү дээ төгсөөд тэрний дараа ингээл яг харж байхад над ямар хин заа зурсан юм бэ? Юу яаж тэгжтэй би одоо ингээл доороо хүн аваад ажиллуулаад ингээл юмаа зааж өгөхөд тийм амар биш байгаа байхгүй юу? Тэгэхэд энэ ямар амар төвчээр сэтгэл гаргажтэй надад тэр цагийг зориулаад намаа бүр ингээд чи англи хэлээ сайжруулах гэвэл надад англиар тийм юм надад маргааш гэж уншиж гэдэг тийм маргааш нь яг асуудаг тий. Тэгэл ямар амар юм бэ?
Надад тэгэхээр минь надад зүгээр ингээд надад амар дант болоод байгаа юм шиг болоо. Яг тэр хүний хувьд бол надад үнэхээр туссан юм байна гэдэг амар мэдрэгдэв юм. Тэгэхээр чи магадгүй одоо доктор орсныхаа дараа оо тэр мөн бонтны намайг амар зовоолж ирсэн. Тэгтээ л юу ихэн сурч гэж бодогдно. Нэр яг бодогдсон. Тэр Бангладеш таны ишээ бэст. Тэгээд би одоо заримдаа намайг амар дарамтлан готно. Энэ одоо чимгээгчд дарамтлуулсан баг хашууга надаас аваад байгаа мó гэж мэгээд баг заримдаа бодно. Тэгээд нэртэй бас юм болж байгаа. Би ч тийм амар дарамттай юуж биштэй. Уг нь гайхуулээс. Тэгтээ яг ч үгээр жоох юм ойлголцдог байсан юм аа. Зүрүүд Айгу зүрүүд тийм амар зүрүүд өөрөөр болохоор тэг тэрүүн дээр нь бай айгу их поинтлт байсан. Аюул тэгээ чамд зүрүүд зан гаргаж байгаа. тэгээд би тэгэл угаасаа доор нь ажиллаж байгаа болохоор тэгэл зүрүүд Үгүй хүлээж аваад шин. Харин тийм яг Нани зөвөө гэл. Байтах болгоод одоохондоо шинэ болохоор ч тийм шүү дээ тийм. Эзэн л аваач. Тэгээд заач зөндөө зааж өгч байгаа ч гэсэн заалтгүй. Тэр төгсөө явцад чи ганцаараа юм хийж чадах юм ginээс сурсан байна. Тэгэл болоо. Тэгэхэд л чи баярлах Тэр чинь гэхдээ зайлшгүй яг юу байт юм одоо нөгөө одоо зарим яг одоо нөгөө постдок энэ дээр яг ажиглаад байгаа гот ингээд нэг юмаа ингээд бүгдийг нэг зааж өгөхгүй байгаад тах шиг байгаад байгаа байхгүй юу. За энэ яг бүгдээрийн баг миний юм хийгээ сурчгууд гэсэн аялтай зарим нэг хүмүүс ажиглагдаад байгаа. Манай яг докторантын хувьд бол яг бүгднгийн л надад зааж өгч байгаа энийг ингэж Тэр чинь болоо. Тийм. Зааж өгөхгүй байгаад та зааж өгч бүр буруу зааж өгнө. Бүгдэнд нь итгэж болохгүй шүү. Аахан замтуулж ирсэн шүү. Яа, та бэн хэлсэн шүү. За. Оо, үгүй. Нэг даригийн амьдралдаа барилж явж зарчмаас хуваалцвал амьдралтаа сурахтаа тэр ер нь амьдралдаа барилж явдаг зарчим юу гэдэг вэ? Ер нь бол би тэгж бодсон. Одоо нөгөө хүн альва юм одоо юмыг өрөөс ингээ хойшин тавихгүй яг цагийн юмыг цагт нь хийгээл яваад байх юм бол эргээд ирэх одоо дарамтчих юм уу эргээд ирэх тийм хэцүү зүйл нь айгу багсаж ирдэг ч юм уу. Тэгжэл яг батан зүгээр цагийн юмыг л цагт нь хийгээд байх хэрэгтэй юм гэж бодсон. Тэгэл ер нь амьдралдаа баримтлагдаг зарчим гэх юм бол амар одоо гэр бүлийнхэн ч юм уу найз нөхдөд ч юм уу ямар нэгэн хүнд амар тийм дараа болохгүй л амьдрах юмсан л гэж боддоо шүү дээ ер нь. Тэгээ нэг амараа дараа хүний удаас хийгээд байгаа юм шиг тэгээд авахгүй зүгээр тэгэл. Энэний хариу би яг мэдэрсэн шүү. Би өөрөө одоо дараа амьд юм бол. Тэр айгу байгаа болов гэж бодвол юу ч бүр хариу домч авахгүй шүү дээ. Тэгээд одоо дуугаа юм чи болгоод яваад байгаа ахтаа гэж боддоо шүү дээ. Бүр цаа нөгөө хоёр яаж байгаа бол гэж боддоо шүү дээ. Тийм болохоо тийм юм бичдэг шүү дээ. Хүн таамтал. Дараагийн хамгийн өөрөөрөө бахархдаг юм юу гэдэг вэ? Өөрөөрөө одоо ер нь яг тэр одоо нэг судаа явсан тэр зүйл маань л одоо ингээ эргээ бодоход амар гоё санагддаг шүү дээ. Ингээл тэр Монголд байх 5-7-45 хоногийн бэлтгэл тэгэл тийм коутлээ тэр тийм одоо дайнд ажилтаа газар чи ингээл жил байна гэдэг чинь бас амар ер нь хэцүү юм биш үү? Ер нь бол ингээл баян буун дуу гараад ингээл бас сэтгэл санааны хувьд л аюу хэцүүлээд юм лээ. Тэнгүүтлээ анханасаа жил явна гэд бүх юм эндээс Монголоос бэлдээд явсан жилийн хугацаанд явна гэж сэтгэл зүгэн бэлтцсэн хүмүүс чинь ингээл хизээ яхан тодорхойгүй болоод ингээл 5 сар сонгох ч бас аюу хэцүү. Яагаад 5 сар сонгох? Яг гэхдээ нөгөө манай ээлж хамгийн сүүлийн ээлж болоод одоо манайх болохоор 8 дугаар ээлж ахгүй. Тэнгүүтлээ 8 дугаар ээлжээр одоо Монголын дахиж одоо зэрэг юмыг авахгүй ч юм яг ингээд дуусч байгаа юм билээ. Одоо гэр юм ч юм дуусч байгаа. Тэгээд манай хамгийн сүүлийн ээлж болоод тэгээд нөгөө тэр 2 дугаар шатны эмнэлэгчин бүх тоног төхөөрөмж одоо эмнэлгийн бүх юм одоо Монголоос аваачсан байдаг. Тэднийрээ бид нэр одоо эргээд бүгдийг Монгол руу явуулах гал бэлдээд ингээл тэгээд манай сонсон. Тэгэл эргээд бодоход тэр судаа авсан маань л яг айгуу гоё бахархмаа. Тэгэл одоо ингээл энэ бас амжилттай сураал дахиад нэг бахархах зүйлтэй болох юмсан. Явж л байна. Нэрэлтэй шүү тий. Тэр чинь бахархаа сайхан юм тий. За одоо цэрэг мэргүүд бол за яах вэ ингээд явж
энгийн хүмүүс шүү дээ. Тэгээ энгийн хүмүүс ч юус ингээд Яа. ядчил тэр нэг цэргийн гутлыг хувцсыг яаж өмсдгөө мэдгүй хөлөө олгуулаад ингээл тэгээ жижиг шажиг тийм мэдлгүй зүйлүүд амар гараал. Тэгээ энгийн хүмүүс ч өстой баларддаг юм лээ анхандаа. Чи очоод тэр нөгөө нэг юм дайм альтантай юм шиг байна гэж бодож утсан уу? Ерөнхийдөө бид нарын одоо нэг сэтгэл зүйд бол ерөнхийдөө тэгжэл бэлдэж байгаа юм чи очиод одоо юу ч болж магадгүй гэдэг утгаараа тиймэрхүү байхтай юм. тийм одоо Монгол байх нь тийм л ерөнхийдөө төсөөлөл өгч байгаа. Тийм тэгэл дуун дуу ингээл баян сонсодог. Тэгэл ерөнхийдөө тэнд ч угаасаа дээр мээр ингээл зөндөөл юмнууд болдог. А тэнгуут л бас тэр болгоныг одоо манай өдөртлгод хэлэхгүй тийм. Тэр болгыг хилээд байх юм бол мэдээж тийм ч олон хүмүүс явж байгаа. Тэгэл ингээл бүр тэд нар чинь сэтгэл зүйн даамтанд ороод бүр хэцүү болж байгаа. Тэнгуут дэлхийн хилээл архийг орхиол явдаг гэсэн юм шиг байна. Тийм харуулаад. Манай бас захирагч амар нарийн хүү гэж захирагч байсан амар мундаг захирагч. Олон хэлж бас дагуулаа явцсан бэлгүй тийм туршлага англи систем биш үү бас. Тийм манай захирагч өмнө нэг ажиллагаанд явжсэн туршлагатай. Өдөртлөн сайн байлгүй. Тийм өдөртлөг сайн байхад ямар ч асуудал гарахгүй ажил бол өстэй жинг явж байгаа. Тэрийг одоо ирээдүйн мөрөөдөл зорилт нь юу гэж хардаг вэ? Хамгийн мөрөөдөл нь. Ер нь бол одоо хүн одоо нэг дээд сургууль төгсөөд бүр юу ч мэдэхгүй л угаасаа төгсдөг юм ба шүү дээ. Энэ нэрэл бүр өстэй за би чи өстэй юу ч мэддэггүй юм байна. Бүр хаа тийсээ үнхээр түүх юм байгаа мэн гэдгийг бүр мэдэрсэн шүү дээ. Юу сурсан бэ? Юу хийчихээ? Сургууль төгссөн дээ баг. Тэгээд амар түүх юм байгаа юм байна гэсэн. Тэгэл энд айгуу гоё одоо зөндөө олон зүйлүүдийг сураад одоо тий яг ингээл над шиг юугаан ч мэдэхгүй юм нэг төсөөлөлтөй одоо ингээл ихтэй сургуулиудад сурж байгаа дүүнэртэй ч юм аюу гоё ингээл мэдээллийг түгээгээл ингээл Ямдаа. тий явна л гэсэн мөрөөдөлтэй шүү дээ тийм Хуваалцнаа л гэж юм. Андугаас хуваалцаагүй мэдлэг бол мэдлэг биш гэдэг байна шүү дээ. Тийм ч ямар сандал тэл хуваалцах гал одоо энэ гурлаа суучлаа. Хуваалцаа. тэгэл яг ийм нэг мэдээллүүдийг ингээ өгчих юм бол зүгээр зөндөө боломж байд юм биш үү? Зүгээр боломж байдаг гэдгийг л хүмүүс харах хэрэгтэй. Тэгэхгүй те гадаадад одоо бид нар айгуу сонин шүү дээ тэгэл та. Заавал ингээл за гадаадад гэр бүлийнх нь нэг нь одоо тий татах хүн байж иж ирдэг амар мөнгөтэй айлын хүүхэд эсвэл сурдаг тий эсвэл амар лаг төвшний хилтэй хүн сурдаг гэл бид нэр амар том боломж хүлээгээд чих юм надад тийм байхгүй гэ шантараа суугаад байдаг тэрний оронд ингээл яг ингээл оролдоод хайгаал явах юм бол боломж амар их байдаг юм байна ер нь Чи ер нь хідэн төрхтөө нааш гарчихсан. Аавч сүнгасан. би чи юу байсан штэ нөгөө судаа явж ирэл тэгэл тэрнийхээ мөнгөөр л нааш ирсэн. Тэгэл ямар ч байсан эхлээд нэг ээж аваа хоёртаа нэг бас нэг ээж аваа бас нэг гаргуулцтай за хоёр надад нэг л удаа хөрөнгө оруулалт хийчихээ би ингээд солонгос явж сурах хэрэгтэй. Би энэ мөнгөө одоо тий өөр зүйл хийх гэхээр төлөвлөсөн байна. Хоёр тэхүү гэдгсэн. Тэгэл ээж аваа хоёр мэдээж өгөхгүй л гэж нөгөө ээж аваа хоёр гэж өгөхгүй гэдгсэн. Тэнгүүтлээ бодоод за ерөөсөн их би одоо зүгээр л өөрийнхөө юмар л яг явах хэрэгтэй гэдэл тэнгүүтлээ нөгөө сая яг тэр судаа авсан мөнгөөр л наашаа ингээл ирсэн. Тэгэл миний ерөөдөө зардал чи ер нь 13 сая маяг бол багтаал гарчсан. Нэг жилийн төлбөр нь багтчихж байгаа шүү дээ. Тэр шүү дээ. Тэр нэг жил хүсээ заавал нэг жилээр заавал жилээр төгж ирнэ. Тэгэхээр хэллэг хүмүүсээр дамжаагүйсэн бол дажгүйч гэсэн байхгүй тий. Онцлог билетээ төлөөл орж ирсэн. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Тэр мөнгөнийхөө 4-1-ээр англи хэл сурч байгаа гэсэн. Тийм. Тийм мэдхгүй байхгүй юу? Тийм мэдхгүй. Яг мэдхгүй гурлын хэлийг биш гэж дамжсан тий. Анд юу Би дандаа тийм харамстай юм чи. яг нэрэл хэлийг бэлтгэх нь байх ёстой гэж бодсон. Яаж хэлийг бэлтгэж үрдэрж байгаа байхгүй юу? Аа смаар. Хэлний бэлтгэл цаавал суугаас энэ бол нэг шатна гэдэг ойлгосон. Нэг давах шатна гэж ойлгосон. Тэгтэл яг эргээл ямар ч хэрэггүй байхгүй би тэгэл тий хэрэггүй л нэг цаг хугацаа. Тэр тийм шүү. За дараа дараагийн хүмүүс нэг жил алдахгүй ирээрээ Тийм манай. Монголдоо хилээ сурчаал ирэх хэрэгтэй юм байна. Хатжал өртөг амар баг шүү дээ. Тийм шүү дээ. За манай одоо нэг
share гэж байгаа шүү дээ. Гол нь хамгийн сүүлийн асуулт тавих чи. Тэгээд share гэдэг боломж одоо дотроо нэг байн бодож явдаг. Энийг л хуваалцчихсан да. Энийг л хүмүүс мэдээсэй гэж боддог юм юу байдаг вэ? Энийг л шеэрлжүүл би шеэрлчихсэн да гэж боддог юм байдаг шүү дээ. Тэгэл тариг юу тийм юу байдаг. Одоо тэгээд ямар ч гэсэн одоо Солонгос руу ч юм уу өөр одоо ингээд гадагшаа сурах гад ингээд судалж байгаа ирэх гээд яг төлөвлөж байгаа хүмүүс бол зүгээр ерөөсөө хойшин тавихгүй зүгээр яг одооноос эхлээл юм хөөцөлтөөл ингээл явах хэрэгтэй. Өөрсдөө хичээгээл ерөөсөө тийм хугацаа ерөөсөө алдах хэрэггүй. Тэнгүүд л яг би ингээд сургуулийн төгсчөөл одоо бараг 4 жил ажиллаад ингээд нааш ирсэн байгаа байхгүй. Тэгэхэд би зөвхөн сургуулаад төгсчөөл шууд ирэхгүй. Би яг ингээд хэлний бэлтгэлд ирэхэд чинь бараг хамгийн гүшээ оюутан орж байгаа шүү дээ. яа өө чи бас залуу ирсэн намаа бод. Тэгэл хүн болгоом чинь даа гэж Тийм шүү дээ. тэгсэн нь л хамгийн гүшнээс нь тэгэл ерөөсөө хугацаа ингээд алдах хэрэггүй зүгээр л сурыг гээл одоо тийм мэрэгжлийн дэвшлүүлээ би тгийх хэрэгтэй гээл өөрөө бодцол зүгээр хугацаа алдахгүй шууд л дайгаад авах хэрэгтэй. Бид нэр амар хугацаа алдсан байхгүй юу. Тэгэл боломж ирхийг хүлээгээл за тийм байхгүй тийм тэр жижиг гэл ингээд яагаад Зүгээр бодож байгаа бол зүгээр л оролдоод оролдоод хайгаал үзэнгүүт нэг гаргалгаа заавал гарч ирдэг. Яаваа нэрээ тийш үү те. Оролдоод үзвэл ингэ гаргалгаа гараа шүү. Тийм шүү. Тий. Анцсан гоё биш. Яа маа. Подкаст хийсэн баярлалаа. Тий одоо энэ чи амар завгүй байгаа хүн ингэ хүч ирээ. Ингээд бид цаг цагаасаа гаргаад зоожаамаш баярлалаа. Санахад ажил үнээр өндөр амжилт хийсэн. Одоохоо тэгээд одоо би буцсан ч бол Монголын амар өндөр донтолтой болсон маас тий. Ерөөл битэр шиг. За. Энэ удаагийн дугаарыг өндөрлөе. Дараагийн дугаар бол баяртай.